Ирэх 12 дугаар сарын 8-наас 12-ны хооронд оюу толгойн асуудлаарх төр хорооны сонсгол зохион байгуулагдана. Энэхүү сонсголт одоогийн байдлаар бол давхардлыг нарилгаад 300 орчим хүмүүс болон албан тушаалтан хуучин албан тушаалтнуудыг бол сонсголын гэрчээр бид бүхэн зарлаж байна. За энэ дундаас ерөнхий статистикийг аваад үзэх юм бол бид бүхний сонсголын нотлох баримтын хүрээнд бол 2006 оноос хойш буюу бараг сүүлийн 20 жилийн туршид оюу толгойтой холбоотой асуудлаар ямар нэгэн шийдвэр гаргасан эсвэл ажлын хэсэгт орсон албан тушаалтнууд болон холбогдох байгууллагуудын төлөөллүүдийг бол гэрчээр дуудаж байгаа. За энэхүү жагсаалтад бол албан тушаалаар наваад үзэх юм бол үе үеийн 3 ерөнхийлөгч, 7 ерөнхий сайд, 25 засгийн газрын үе үеийн гишүүд, 39 улсын хурлын гишүүд болон албан байгууллагуудаас нэрсүүд бол зарлагдаж байна. За энэ дотор бол ашигт малтмал газрын засны газар, аж үйлдвэр эрдэс баялагын яам, байгаль орчны яам, гадаад хэргийн яам, гайлын ерөнхий газар, Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газраас ус байна. Засгийн газрын хэрэглэх газар, Монгол газар хувьцаат компани, Монгол улсын ерөнхийлөгч, ерөнхий сайд нар, Онтре оюу толгой компани төлөөллүүд, мөн оюу толгой компани тузын төлөөллүүд, Rio Tinto Group болон Turkish Steel компани төлөөллүүд, мөн экспортын дээр ажилласан хүндлэмгийн экспертүүд, сангийн сайд, сангийн яамнаас төлөөллүүд, татварын ерөнхий газар, мөн үе үеийн улсын хурлын гишүүд, уул уурхай яам, үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шинжээч, хууль зүйн дотоод хэргийн яамнаас, мөн шинжлэх ухааны технологийн сургууль, мөн үе үеийн эрдэс баялагын мэргэжлийн зөвлөлийн төлөөлөгчид, Эрдэнэс Монгол компани төлөөлөгчид, Эрдэнэс Монгол компани тузын гишүүд, Эрдэнэс Монгол компани үе үеийн бүх гүйцэтгэх захирлууд болон Эрдэнэс Монгол компани тузын дарга нарыг бас дуудаж байгаа. Эрдэнэс оюу толгой компани болон Эрдэнэс оюу толгой компани гүйцэтгэх захирлууд, мөн гэрээ байгуулагдах үеийн эрдэс баялаг эрчим хүчний яамны төлөөлөл сайд, эрчим хүчний сайд гэсэн нийтдээ 300 орчим нэрсийг та бүхэндээ өнөөдөр Улсын хурлын хянан шалгах тухай хуулийн 39-3-ын 5-д зааснаар хянан шалгах төр хорооны сонсгол болохоос өмнө дор хаяж 2-7 хоногийн өмнө бид бүхэн олон нийтэд зарлах ёстой ийхүү зарлж байна.